Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь математикийн хичээл орно. Энэ хичээлээр одоо ба дараа гэсэн хугацаа илэрхийлсэн үгийн утгыг мэдэх яриандаа хэрэглэх. Энэ юу вэ хүүхдүүдээ? Тийм ээ, цаг байна. Цаг хугацаанд бидний өдөр тутмын хийж байгаа үйлдэл юуныг зохицуулж байдаг чухал зүйл юм аа. Жишээлбэл өдөр хичээлээ хийн, орой амарна, одоо тоглоно, дараа нь хоол идэх гэх мэт бүх зүйлийг зохицуулж байдаг. Бидэнд шинэ өдөр ирлээ. Нар мандаж өглөө босоход бид унтаж сэрээд орноосоо босно. Дараа нь бид нар юур гараа угааж шүдээ угаадаг. Одоо хүүхдүүдээ цайгаа ууж байна. Дараа нь бид нар цэцэрлэгтээ явна. Одоо өглөөнийхөө дасгалыг хийцгээе хүүхдүүдээ. Дараа нь бид нар хичээлээ хийж бас тоглодог. Гэх мэтээр одоо болон дараа гэдэг үгийг яриандаа хэрэглэж сурцгаая хүүхдүүдээ. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдтэйгээ цаг хугацааны тухай ярилцаж байгаарай. Бас мэдэхгүй үгийг нь хэлж давтаж өгөөрэй. Хичээлдээ идэвхтэй орсон хүүхдүүдтэй баярлалаа.